Орой минь за залуучуулах бичлэг 47 хүрч байна. Тэгээ багш нараасаа зүрхээ авсан. Толгойгоо баг хөдөлгөөрэй гэсэн болохоор толгойгоо баг хөдөлгөж ярих хичээнэ. За 47 дугаар бичлэг дээр юуны тухай ярих вэ гэд. Тэгээ бисээ бичлэг хийлгүү нэг 2 3 хоног болсон тэр хугацаанд бодож исэн зүйлсээсээ ярья. За тэгээд эхнийх нь болохоор нэг өгүүлбэр дээр харин байгаа байхгүй юу ингээд. Тэгээ номон дээр байгаа өгүүлбэр дээр хүний бодол санаа гэдэг зүйл хизээч аз жаргалд өөрийн бодол санаа гэдэг зүйл хизээч аз жаргалд хүргэдэг юм аа. За мөн бодол санаагаа бодит байдалтай уйд сурах нь хүний амьдралын чухал зүйлийн нэг хэсгэ гэдэг тийм. Энэ өгүүлбэрийн цаана маш олон алдаануудын тухай ярьж байгаа. Тэгээ би ч одоо ер нь яагаад ингэж энэ бичлэгүүдийг хийж байгаа гэхээр хэлсэн шүү дээ. Алдаж сурж байгаа. Одоо цахиагийн хэлбэгт орж байгаа ерхэл өвчөд тийм үү? Би ч багтаа босон болоогүй илтгэх орлог хөлбөт явдаг байсан. Тэр ерөнхийлөгчийн хэлжсэн нэг тийм ярилцлага юм уу, нэг тийм хэвтрүүлэг багтаа үзчихсэн. Тэр одоо л санаас гардггүй. Тэр нь болохоор илтгэх урлагийн тухай байсан. Тэгэхээр яадсан ярьж сурах вэ гэхээр эхлээд тэр хүн баг 3 4 нүр дүүрэн юм тухайн зүйлийн тухай ирээчж бичээд тэр ирээч бичсэн норгоо 2 3 удаас байлаа гэж тод нэг удаас болгоод нэг удаас олсныгоо тал удаас болгоод тал удаас олсныгоо дахиж нуглаад нугалж явсаар байгаа ганцхан ширхэг юм алганд багтах ганцхан ширхэг юм цаастаа гардаг байсан гэж ярьж байсан байхгүй юу. Тэр энэ болохоор жоохон болох арга юм шиг мөртлөө илтгэх урлагийн ер нь хамгийн бест тэг хамгийн сонгодог аргуудын нэг ах гэж боддог. Хамгийн шилдэг аргуудын нэг ах гэж боддог. Ер нь бол хүн өссөн орчин тэгээ үзэж туусан зүйл өөрийн онцлог сэтгэхүйн онцлогоос хамаарат янз бүрийн ямар нэгэн тийм илтгэх урлагийн янз бүрийн аргыг туршиж үзэж болох бах. Жишээлбэл сүүлийн хүүхдүүдэд бол энэ нэг зохих арга биш. Би өөрөө залуу хүн ч гэсэн одоо компьютертэй ойрхон өссөн ч юм уу бичлэгэнд ойрхон өссөн хүүхдүүдэд арай илүү сонирхолтой арга ашиглавал англи хэл сурах ч юм уу ярих урлагаа сайжруулахад хэрэг болох. Миний тухайд болохоор эхлээд одоогийн сэдвүүдээ би баг цаг гараа ярьдаг байсан. За тэр хүмүүс мэдж байгаа би цагийн лайв гэдэг байсан. Тэр бол бүр хог бүр үнэхээр тэг ингээ хэрэгцээгүй үгээр дүүрэн уур хэлэнгээр дүүрэн тэг нэг тийм яриа болдог байсан. Тэг ер нь бол өөрийгөө челленжд дуудаад за нэг хитэн сарч тэгж явсан юм. Ямар ч үс нэг 2 сарын хугацаагаар байсан баха. Тэг өдөр болгон алхасахгүй нэг цагийн турш хүн ярина гэдэг бол маш их хэцүү. Тэгээд тэндээс чи ингээд ярих нь дуусчих гаа. Тэгээд дахиад үргэлжлүүлж яриад нэг юм давтаад дэлгэрүүлээд ингээд ярьдаг гэсэн байхгүй юу? Одоо болохоор би тэр үе бодвол базаад нэг 10 минутанд ярих гэж хичээж байгаа. Гэтэ энэ бас хангалттай богино хугацаа биш. Ер нь бол яг сонирхолтой хүний анхаарал татгуу хэмжээний бичлэг хийхин тулд тухайн санааг рил буюу 1 минут 30 секундэд базаж хүргэж чадчих юм бол энэ бол нэлээд гайгүй өндөр түвшний тэгээ өндөр түвшний яриа тэгээд маш оновчтой, мөртлөө зэгцтэй, маш богино хугацаанд илүү их мэдээлэл хүргэсэн тийм бичлэг болох байхаа. Тэгэхээр одоо би өөрийнхөө 10-аас 15 минутанд хийсэн бичлэгүүдээ ингээд гүйлгэж хараад за энэ 10-аас 15 минутын бичлэгийг 1 минут 30 секундэд багтаавал юу гэж хэлэх вэ гэдэг санууд одоо миний тархин дотор байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ирээдүйд одоогийн 10 минутын бичлэгүүд бас нэг ноорог болж үлдээд минут 30 секундын тиймэрхүү анхаарал татгуул бичлэгүүд болох бах. Тэр хүртэл төвчээр төвлөх хэрэгтэй. Хэрвээ тэр хугацааг би хэрвээ наашлуулъя гэж бодох юм бол надад баг хэрэгтэй. Баг. Тэгэхээр ер нь одоо бизнес ч юм уу юу ч юм уу ер нь ингээ цаг хугацаа гэдэг бол маш үнцэнтэй зүйл байдаг. Цаг хугацаа үнцэнтэй зүйл гэдэг нь юу юм бэ гэхээр одоо хэрвээ миний 8 жил зарцуулж тэ алдаж онж уйлж дуулж хүн амтнд хараалгуулж амар ингэж зовж ирсэн цаг хугацаа хэрвээ надад сайн баг сайн уур амьсгал байсан бол би туусахгүйгээр хийх боломжтой байсан. Тэг харамсалтай надад тийм нөхцөл боломж байгаагүй. Тэгэхээр гомдол тооцохгүй ингээд махаараа тэ махраад ингээд махан биеэрээ туулахаа зүгээр аргагүй байсан байхгүй. Тэгээ мөнгө хөргөний тухай одоо ярьж байгаа зүйлсийн тухай ойлголцохын тулд тэгээд эсвэл одоогийн материалыг зүйлс ч юм уу янз янзын хэрэгцээг ингээд цаг хугацааг товчлохын тулд одоогийн мэдлэгээ ер нь ингээд ойролцоогоор нэг 8 жилийн дотор ер нь 2 жилийн дотор ч юм олж авах боломж байсан. Тийм ер нь бол илүү шахаад, илүү сайн баг, илүү сайн зөвлөгөө, илүү олон алдаануудыг маш хурдтай хийсэн бол 2 жилийн дотор олж авах боломж байсан. Тэгэхээр одоо
тэр минут 30 секундын видеог хийдэг болохын тулд надад нэгдүгээр баг хэрэгтэй. Хоёрдугаар болохоор харин алдаануудаас хурдхан шиг хийгээд хурдхан суралцах хэрэгтэй байна. Тийм. За тэгээ үндсэн сэдв болохоор тэр бодлыг бодит байдалтай уйд чадаагүйгээс болоод маш олон алдаа гардаг. Ихэнх хүнийг чаддгүй гэдэг өгүүлбэр шүү дээ. Энэ өгүүлбэрийн цаана ямар алдаануудыг хэлдэм бэ гэхээр мэрэгжил буруу сонгосон гэдэг алдаа байгаа. Тэр одоо юу юм бэ гэхээр юу хүсдэгээ мэдээгүй, юу чаддгаа мэдээгүй. Жишээлбэл би одоо морь уралдуулж бүх барилдах гэж хичээхтэй адилхан гэсэн үг. Азар болохоор миний өссөн орчин тэгээ эдс туусан зүйлс хам хүрээлэл ингээд байсан учраас тэгээ би өөрийгөө барилдах хүн биш юм а гэдэг алерт эрт мэдсэрсэн. Ягаад гэвэл одоо маа найзууд дотор сумын зан, сумын начин найзууд байна. За тэгээд саксны тэг ингээд 10 жилийн найзууд хэд чинь саксан бөмбөгийн усын аваргаас мөнгөн медальтай ч юм уу тийм найзуудтай шүү дээ. Ойр төрөлгөө бүрлэг удсан болохоос шүү дээ. Тэр хүмүүсийг ингээ хараад хахаар за би бол мэдээж бөмбөг хөөх хүн биш байна. Би бол мэдээж ингээ задаг шод хүмүүс хүн биш байна гэдгээ эрт мэдэрсэн. Тэр мэдрүүлсэн бас найзуудтай их баярлалаа. Тэгээд тэрөө тгээгөө бол би тэр алдааг ингээ үзээгөө бол би өөрийгөө бүх барилдах ингээ бодцсон. Тэрний араас ингээ тэг бодит байдалтай нийцэхгүй шүү дээ. Ингээ миний потенциалтай ингээд уудам ингээд өөрийн дуртай зүйл хүсэл мөрөөдөл тэг ингээд гүнээсээ хүсдэг зүйл гэдэг зүйлээ. Ялангуяа залуу наснд хүн ингээд хэрвээ 40 настай бол заяа. Би хичнээн ингээд одоо надад миний махан би сул дор байсан ч гэсэн 40 наснд ирэхэд тэрийг би нөхчиж чадна. Залуу хүн шүү дээ. Залуу хүн амжилтанд хүрье, бүх төрлөөр амжилттай байя гэвэл махан би төвтэй байгаа залуу хүн. Ууг удмын нөлөө үдэс туусан зүйлсийн нөлөөнөөс бүрэн чөлөөлөгдөөгөө байгаа үедээ хүн амжилтанд хүрэхийн тулд онцгой байдлаа мэдрэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр би ном унших юм бол илүү их амжилт гаргана. Би толгойгоо ажилуулах юм бол би ярих юм бол за магадгүй илүү урлагтай орхон байх юм бол илүү онцгой байдлыг гаргаж чадаа. Тэр миний онцгой байдал зориулаад хүмүүс надад мөнгө өгч магадгүй. Би эсвэл ирэлөх аз жаргалтай мөртлөө үр бүтээлтэй гэж магадгүй. Иймэрхүү зүйлсийг ер нь залуу наснда ч бодож явах хэвэл энэ таныг ингээд одоо би ингээд орхон баяр биш байна гэдэг чинь намайг Монгол ирэх хүн биш гэдгийг нотлохгүй байхгүй юу? Сүлээд яагаад юм бэ гэхээр хүмүүс ингээд 21-р зуун болцоод байхад л ингээд тэ бүх хүнийг л ингээд орхон баяр болох гэдэг. Гэтэл чи орхон баяр болох сонирхолтой хүн бас үйж болно. Орхон баяр сонирхолтой болох сонирхолтой байдаг ч гэсэн тэр хүний махан биеийн түүн тийм потенциал байхгүй гэж болно шүү дээ. Үнэхээр бүр сүнсний хүслээрээ үнэхээр тэр хурдыг яг нөхөхүйц хэмжээний онцгой зүйлүүд байдаг л да. Жишээлбэл сул дорой төрсөн мөртлөө маш алдартай хүн болсон ч юм уу те. Одоо Winston Churchill ч лөө те Англи ерөнхий сайд Winston Churchill ч юм уу ингээд янз янзын хүмүүсийн алдартай хүмүүсийн түүх байдаг л да. Гэтэ тэр бол цөөхөн дотор цөөхөн тохиолдол гэсэн үг. Тэр үед болохоор юу хүсэх хэвтэй бэ гэхээр миний сүнс надаас үнэхээр тийм сүнсний хүсэл гарах уу гэдгийг харахгүй болохгүй байхгүй. Тэгэхээр надаас үнэхээр тийм сүнсний хүсэл гарахгүй байхад заавал залуу насндаа тэгж ингэж харин ноцлох шаардлагагүй гэсэн. Тэгэхээр бодит байдалтай амьдрах хэрэгтэй. Энэ таныг нэг юм сул дорой хүн гэсэн биш. Сул дорой хүн болгоно гэсэн биш. Тэгэхээр ер нь бол бид нар ингээд ихнэр сонгохдоо, мэрэгжил сонгохдоо, хүрээлэлээ сонгохдоо бодит байдалтай уйлдуул, бодиттой дүндгүү учраас хийсвэр төсөөлдөг учраас тий бизнес дээр ерөөс амжилт гаргадаг. Тэр нэг хүн юм хэлээ. Тэнд хүн түүц ажиллалаа биараас нь дахиад хийн. Гэтэ чиний онцгой байдал юу юм? Чиний дахин давтагдчихгүй байдал юу юм? Чиний хүрээлэл юу юм? Тэгээ чиний цаг хугацаа товчлох боломж юу юм? Гэдэг юм тайлбарлаж байна шүү дээ. Хятадд амьдардаг охинтой хүн, хятадд суралцдаг охинтой хүн байх юм бол чамд хятадд шаардлагагүйгээр тэг ингээд дөөрэж болно. Тэг ингээд урдаас бараа орж болно. Чи ингээд эрсдэлгүй юм зүйл хийж болж магадгүй гэдэг ч юм уу те. Ингээд тухайн нөхцлүүдээс хамаарат чамд мэдлэг байхгүй бол тэр мэдлэгийг чинь нөхөх хүрээл байвал тэрийг нөхөд өгнө гэсэн үг. Ингээд нөхөх боломжуудаараа тий ингээд чамд хятад хэл байхгүй бол хятад хэлээ юугаар нөхөх вэ? Google Translate-ээр нөхөх үү? Эсвэл хятад суралцж байгаа охинороо нөхөх үү? Ингээд тий хитэр хүн чи хэр найдвартай вэ гэх мэтчлээ ингээд хийж байгаа зүйлсийнхаа тухай тэгээд эсвэл copy paste болно. Copy paste бас тийм муу зүйл биш. Жишээлбэл чи Coca-Cola хийж чаддгүй маа гэхэд чи Pepsi хийж болно. Pepsi бол хангалттай амжилттай ундаа. Гिचнээ Coca-Cola ингээд дэлхийн брэнд мөн ч гэсэн Pepsi хажууд нь зүгээр дагалдаж явдгийнхаа хүрээнд одоо Pepsi компани захирал ч юм уу те ингээд Монголд баймгүй баян хүн байгаа ч таараач та мэдээж тийм үстэй.
Тэгээ хэдэн сая доллартай ч юм уу тийм хүн байж таараа. Тэгээ зэрэг сая доллартай байна уу, сая доллартай байна. Жохон хуулсан байна уу, хуулсан байна. Гэтэ хүмүүс хэрглэж ийн хэрглэж ийн, гомдлохгүй байна уу, гомдлохгүй байна. Тэгэл болохгүй. Тэгэхээр ер нь бол трендээ алдаагүй зүйлийг копи паст болно. Гэхдээ хүмүүс яг яад юм бэ гэхээр үн цэнгүй, чамайг онцгой болгодоггүй, хүн болгон хийж чадахгүй зүйл ингээ хийдэг. Чиний махан бие чинь ингээд бүр ингээд илүү онцгой болохын тулд дээрэс нь махан бие хар ажил гэдэг зүйл одоо Монголд байдаг цэвэрлэгч ч юм уу, ачигч ч юм уу, жолооч ч юм уу, тиймэрхүү мэргэжлүүд яагаад ингээд өндөр цалин амлдаггүй, яагаад ингээд 10 мянга гэсэн мэт. Яагаад ингээд онцгой байдал төрүүлдэг юм бэ? Яагаад хүмүүс ингээд босон болог их сургууль сурах гэдэг юм бэ гэхээр заавал их сургуультай байх нь биш байхгүй юу? Зүгээр чи оюун ухааны бие махбодоо болгоод оюун ухааны дахин давтагдчихгүй байдлаа олох хэрэгээр чи үнцэнтэй болно. Үнцэнтэй байх юм бол чамайг халахгүй байхгүй юу? Чи үнцэнтэй учраас чамайг алдахгүй тул тэр хүн чамд их мөнгө төлнө. Ерөөсөө тийм л юм байгаа. Чамайг халаад дараагийн хүнээс сольж чаддаг бол тэр хүн чамайг үнчиргүй хайрлаад хайртай дуртай гэдэг албатай биш. Тэгээ дээрэс нь тэр хүн ч гэсэн мөн гэсэн үг биш аахгүй юу? Тэр чинь хүн чинь ингээд захирал ч юм уу те ажил мөнгө олоод олсон мөнгөөрөө дамжуулж илүү ашиг, илүү их үр бүтээл ингээд тогтолцоо бүтээх явж байгаа нөхцөлтэй тиймэрхүү сонголт хийж байгаа хүнийг одоо юу гэдэг юм буруутгаад харахгүй байхгүй юу? Харин чи өөрийнхөө дахин давтагчгүй байдлыг ойлгож одоо дотроосоо буцааж ойлгоно гэсэн үг. Бодлоосоо өөрийгөө дүгнэхээс гадна чи дотроосоо өөрийгөө ингээд дахин давтагчгүй байдлаа ингээд уялдаа холбоотойгоор бүтээх юм бол 3 дугаар дасгал гэдэг дасгал маань тэнд хэлж байгаа санаа маань чиний тэр гаднаасаа өөрийгөө дүгнэх дүгнэлт болон дотроосоо буцааж дүгнэх өөрийгөө онцгой байдлыг бүтээх хоёрын уялдаа холбоос төр явж байна гэсэн үг. Тэгэхээр чи хэн бэ? Хизээ төрсөн бэ? Хаана байх вэ? Хаана байвал чи онцгойж чадах байсан бэ? Ямар боломжуудыг алдсан бэ гэж 50 настай хүн ч юм бодох хэвээр. Залхуу хүн болохоор чи хэн бэ? Хаана амьдарч байгаа вэ? Чи ямар төвтэй вэ? Ямар хүрээлэлтэй вэ? Чиний бүр гүний хүсэл чинь юу вэ? Гүний дуу хоолой чи юу вэ? Тэ? Мянган одоо хар нэг удаа хараалч. Тэгээ мянган эдтаа чиний эсрэг зогсоод чамайг хараажсэн ч гэсэн чи урдаас нь энийгээ зогсож явах чиний тэр хүсэл мөрөөдөл юу вэ гэж бодчихсон байхгүй юу? Тэгээ миний 18 татаа бодсон. Чи мянган хүн чамайг чиний эсрэг ингээд нулимжсэн чи хайртай хүмүүс чинь бүх хүмүүс чинь хаяа чамайг нулимжсэн чи зогсож явах газараа зогсчих гэж бодсон учраас одоогийн зүйлийг хийж байгаа. Тийм болохоор энэ бол миний гүний хүсэл мөн. Дахин давтагчгүй онцгой байдал мөн. Ягаад гэвэл одоо царайлаг залуучууд зөндөө болсон, бертаа залуучууд зөндөө болсон, ухаантай хүмүүс зөндөө болсон, компьютер бүгд ашиглаж байна. Надад компьютер ашиглах чадвар байхгүй. Гэхдээ одоо сурна. Харин сурсан ч гэсэн энэ толгой, энэ мэдлэг, энэ зүйл намайг үнцэнтэй болгож байгаа учраас ядаж чадах ганц мэхээ 10,000 удаа давтъя. Тэгээ бүслэттэй адилхан. Тэгээ ингээд нэг мэхийг 10,000 мэх мэддэг хүнээс биш нэг мэхээ би 10,000 давтсан хүн болох гэдэг учраас энэ зүйлийг хийж байгаа. Тэгээд үдсэн 13 минут имжлэг болсон бай. Энэ цагаа би харж чаддгүй учраас энэ рүү ингэж байн гардыг шээ. Тэгээд дээрэс нь толгойг хөдлөхгүй гэсэн хөдлөгчлөө. Тэгээд үдсэн. Хоёр нэг залуу хүн байвал нэг юм бодоорой, настай хүн бол бас алсан боломжуудаа бодоорой. Тэгээд үглэхээсээ өмнө тэр хүүхдээ үглэхээсээ өмнө тэгээд дахиад нэг жоохон дотгошоогоо нэг бодоод үзээрэй. Тэгээд сүнс солгоны дахин давтагчгүй байдал уялдаа холбоос нөхцөл гэдэг зүйл өөр. Хүүхд чинь ч өөр хүн, чи ч өөр хүн. Тэгээ дахиад сайн бодоод үз, бурхны тухай бодоод үз, өөрийнхөө тухай бодоод үз, хүүхдийнхээ тухай бодоод үз. Тэгээ дахиад бод, тэгээ алт, тэгээ суралц, тэгээ амжилтсан яа.